цаг видео үзүүлж байна. Эцдийнхээ амьд хүрсэн 15 амьтан. Хүмүүс ганцаардсан сэтгэлээ тайтгаруулах, өхөөрдөж хайрлах гэх мэт олон шалтгаануудаас улбаалан амьтан тэжээдэг билээ. Тэрчүүднээсээ тэжээвэр амьтад болон гэрийн эзэд хоорондын харилцаа батбөх байдаг. Гэвч хүн төрлөختний түүхэнд эцдийнхээ амьд хүрсэн тэжээвэр амьтдын тухай сэтгэл эмзэглэм түүхүүд байдаг ажээ. Харин бид өнөөдөр та бүхэндээ эдгээр явдлуудаас сэрүүлэхийг зорилоо. 1. Пэм Вивер Тимэ. Пэм амьтан тэжээх сонирхолтой нэгэн байсан бөгөөд түүний 60 насны төрсөн өдрөөр нөхөр нь Тимэ бэлгэлжээ. Эхний 10 сарын хугацаанд ямар нэгэн асуудал гараагүй бөгөөд Пэм нөхөртөө хязгааргүйх баярлаж байв. Гэвч төдөөдөлгүй Тимэний гаргаж буй авир нэг л хачин байгааг тэд анзаарсан хэдий ч тоогоогүй байна. Харамсалтай нэг өдөр нөхөр нь ажлаа тарж ирээд эхнэрийнхээ цогцыг олсон бөгөөд өнөөх Тимэ эхнэрийн таварч унгаад дээрээс нь дэвсэлчихсэн байжээ. 2. Азгүй нэгэн могоо. 2004 онд амьтан судлаач бүсгүй судалгаанд ашиглаж байсан могоондоо хатгуулан нас баржээ. Түүний гэрт хэд хэдэн хортой могоо байснаас гадна гүрвэл матар зэрэг амьтад хүртэл тусгай торонд амьдардаг байсныг хожим цагдаа нар олж мэдсэн байна. 3. Вирусын халдвар. Нохоо. Америк нэгдсэн улсын Арканзас мужид амьдардаг байсан нэгэн эмэгтэй 2015 онд нийт 50 нохоо тэжээхээр болжээ. Нохоонд хайртай байсан түүнийг нэг доор ийм олон нохоо тэжээхээр авсныг тухайн үед хэн ч мэдээгүй бөгөөд харамсалтай нь тэрээр тэжээвэр нохтоос хепатитис С гэх нэртэй халдвар төвчний вирус авч улмаар биеийг муудаж амь насаа алдсан байна. Дараа нь харгалзах газраас эмэгтэйн цогцыг авахар ирж шалгаж үзэх гэхэд тэжээвэр нохт нь тойрч зогсчиход гадны хүнийг ойртуулахгүй байснаас гадна цагдаагийн нэг ажилтан руу дайрч гэмтээжээ. Аргаа барсан цагдаагийн ажилчид 27 нохоог буудаж хороосон байна. 4. Хари болон Сели нохоо. Тэднийг харсан ямар ч хүнд өхөөрдөм амьтад байна шүү гэсэн эерэг сэтгэл төрх нь гарцаагүй үзье. Гэвч Небраска мужид амьдардаг байсан бяцхан гөлөгнүүд эзнийхээ амьд хүрч толгоог нь идэж орхисон түүхтэй. 51 настай эр гөлөгнүүдийг ганцаардахын эрхээр таньдаг хүнээсээ худалдаж авсан бөгөөд үгэнд нь орохгүй байсан учраас тэдэнд 7 хоног хоол өгөлгүй байлгажээ. Гэтэл нэг шөнө төвчээр алдсан гөлөгнүүд эзнээ унтаж байхад толгоор нь дайрч нүрийн хүн харахын эцсүү бодол нь зэрэмдэглэж хайснаас гадна нүд хамар болон чихийн эзэн нь тогтоогдсон ажээ. 5. Синтия Ли Гэбл Ирвис. Тэрээр циркийн амьтан сургагч байсан бөгөөд удахгүй болох тоглолтын өмнөх бэлтгэлийнхээ үеэр санамсаргүй байдлаар 14 настай Ирвисийн хамт торонд цоожлогджээ. Цагдаа нар болон аврах албаныхан бүсгүйг аврах гэж хичээсэн ч амжилттай болоогүй юм. Хөөрхий бүсгүй амьдаараа Ирвисийн хоол болж хэрцгий байдлаар амиа алджээ. 6. Джеймс Литл нохоо. 61 настай Джеймс нэг өглөө сэртэл хайртай нохоо нь хөлн дээр нь суучсан тоглож байсан аж. Юу ч бодож саналгүй хэвтэж байсан эр удалгүй гинт аимшигтай өвдөл мэдэрсэн бөгөөд үүний гол учир нь өнөөх хайртай тэжээвэр нохоо нь эзнийхээ хөлийн хуруунуудыг тас хацчихсан байжээ. Угийн бие муутай Джеймс тэр дорхноо ухаан алдсан бөгөөд эмнэлгийн орон дээр сэргсэн юм. Энэ явдлын дараа гэрийнх нь нохоо гаргаж хайсан бөгөөд хамгийн харамсалтай нь Джеймс хэдхэн жилийн дараа таалал төгссөн байна. 7. Шайна Хейр могоо. Сонирхолтой хөдөлгдөн могоо тэжээх болсон хосууд 2011 оны 102 настай бяцхан хүүгээ харамсалтай байдлаар алджээ. Тэд худалдаж авсан могоогоо хооллолгүй 7 хонуулсан байсан нь эл эмгэнэлт үйл явдал руу хөдөлсөн байна. Хамгийн аимшигтай нь могоо 2 м гаруй урт байсан бөгөөд бяцхан хүүг бүхлээр нь залгижчихсан байжээ. 8. Келли Энн Волц Баавга. Келли нөхрийнхөө хамт Пенсильвани мужийн Росс хороолд амьдардаг байсан бөгөөд тэд хоёулаа амьтан судлаачид байжээ. Гэвч тэдний эрхэлдэг ажил эхнэрийнх нь амьд хүрнэ гэж хэн санах вүлээ дээ. Хосууд 157 кг жинтэй Баавгааг лаборатори руу авч явахынхаа өмнө гэрийнхээ хашаанд торонд хийж түр байлгаж байсан бөгөөд нэг өдөр нөхөр нь гэртээ зурагт үзээд сууж байх зур эхнэр нь гаднах талбайдаа зүлэг тэгшлээ зогсож байжээ. Энэ үед гай таарч Баавгаан тор онгоож олон хоног хоригдсан Баавгаа эмэгтэй рүү дайрч нүүр нүдгүй балбаж орхижээ. Маш хүнд гэмтэл авсан бүсгүйг аврах боломж байгаагүй бөгөөд газар дээрээ нас барсан байна. 9. Чарла Нэш сармагчин. Нэшийн найз болох Сандра Хэролд гэх бүсгүй амьтны хүрээлэнд ажилладаг байсан бөгөөд нэг өдөр Нэшийг гэртээ урьжээ. Гэвч түүний гэрт 90 кг жинтэй сармагчин төмөр торон дотор байгааг Нэш мдээгүй аж. Энэ талаар Сандра хэлэх шаардлагагүй гэж бодсон байна. Харамсалтай нь тэднийг оройн зоог барин сууж байх үеэр гинэт өнөөх сармагчин гараад иржээ. Сармагчин шуудхан Нэш рүү дайрч нүүрлүүн хүчтэй балбаж гарсан байна. Дараа нь Сандра руу дайрч амь насыг хөнөөжөө. 10. Майрус Элс усны үхэр. Эдгэх хэсэг нь таны мэдэх хэрэгч гэлээ. Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад амьдардаг байсан фермер залуу өөрийнхөө хүслээр 1.2 тонн жинтэй аврах том биетэй усны үхрийг тэжээдэг байжээ. Гэвч нэг өдөр Мариус ор сарвгүй алга болсон бөгөөд гайхсан хүмүүс эргэн тойрноо нэгд нэгэнгүү нэгжиж үзээд голын эргээс холгүйхан түүний цогцос хүн харахын аргагүй болсон байхыг олжээ. Биеийнх нь хэд хэдэн яс хугарсан байснаас гадна
нүүрнийх нь яс цөмөрч цаашаа орсон байв. Хүмүүс чухам юу тохиолдсныг гайхшин зогсож байх хооронд өнөөх аврах том усны үхэр амандаа Мариусын гутлыг зуучсан уснаас гарч ирсэн ажээ. Марк Вогел, Аалз. Марк хүүхэд байхын шавж цуглуулах хоббитой нэгэн байсан бөгөөд 30 жилийн турш 200 гаруй төрлийн шавж судалж гэртээ байлгадаг байжээ. Харин нэг өдөр гэрийнх нь хажуугаар санамсаргүй явж өнгөрсөн цагдаа тэдний гэрээс өмхийн үнэр гарч байгааг мэдсэн байна. Хэрэг байдалтай танилцахаар гэрлүүн ортол Марк амнасаа алдаад олон хоног өнгөрсөн байснаас гадна чухам юунаас болоод өгснийг шинжлүүлэхэд Аалзанд хатгуулж хордож өгсөн тодорхой болсон билээ. 12. Грант Уильямс, Могоо. 1996 оны үед Грант гэх залуу өөрийнхөө сонирхолтой хөдөлгдөн 3.9 м урт могоо тэжээдэг байв. Түүнд энэхүү могоог төрсөн өдрөөр нь Ламар гэх үеэл нь ойролцоох дэлгүүрээс $300 худалдан авч өгчээ. Гэвч 7 хоногийн дараа Ламар үеэлэндээ зочлох үед Марк аль хэдийн могоонд хатгуулан бурхан болчихсон байсан бол могоо орос ураггүй алга болсон байжээ. 3. Андре Ламбога, Нохо. Амьдрал нь утгагүй санагдсан Андре 50 наслахтаа олигтой хийж үтээсэн зүйлгүүдээ ихээр гансарч өөрийгөө буудан амиа хорлохоор шийджээ. Ингээд авдраасаа буу гаргаж ирэн өөрлөгөө чиглүүлээд сууж байтал түүний ноход чанга дугаар хуцалдан орж ирэхэд цочсондоо бууныхаа гохыг дарж харамсалтайгаар амнасаа алдсан байна. 14. Херберт болон Джейн Уолдинг, Муур. 2010 онд ээж Джейнийг хүнд өвчний улмаас алдсан Херберт өг гашуудаа автан ойролцоох ой мод руу гүйж ороод орилж хашгиран сэтгэлээ тайвшруулжээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа гэртээ эргэж ирээд тэр золтойл ухаан алдаад унчхаагүй бөгөөд дөнгөж бурхан болсон ээжийн твжээвэр муурнууд идэж байсан гин. Гүн шоконд орсон Херберт гэрээсээ гарч явж байгаа үедээ шатан дээр халтарч унан харамсалтай байдлаар мөн л амнасаа алджээ. 15. Терри Винс Гарнер, Гахаа. Нэг өдөр Орегон мужийн фермер гэр бүлийнхэнд аимшигтай зүйл тохиолджээ. Оройн хоолоо идэхийнхээ өмнө Гарнер гахаагаа холлох хэрэгтэй болсон бөгөөд гарч яваад нэлээд удсан байна. Гайхаж балмагцсан гэрээхнээ тэрнийг хайн гадаа гарч ирээд Гарнерын нүдний шил болон биенийх нь зарим хэсгүүд байхыг олж харсан аж. Түүнийг гахаандаа бариулсан гэхээс өөр тайлбар өдий хүртэл олдоогүй байгаа билээ. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай Саг видео чанелыг сабскрайб хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдахгүй хүлээн аваарай.